За бүгдд нь сар шинэ минь төргий. Тэгээд баяр болж байгаа гэсэн бүгдээрээ үргэлжлүүлэн эзний үгнээс суралцсан хэвээр байцгаая. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагийн сэдв эхний хариу үйлдэл. За Библийн ишлэл нь Дуулал 5:1-3. Эзэн үгэнд минь чих тавьж яолхыг минь анхаараач. Хаан минь, бурхан минь хашгиран тусламж гуйхыг минь сонсооч. Учир нь таньдаа би залбирч байна. Эзэн өглөөд та дуу хоолойг минь сонсно. Өглөөгөр би танд бараалхан хүссэн хүлээх болно гэж байна. За хамтдаа залбираад эхэлцгээе. Ааваа бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр энэ өдөр бидэнтэй яриач. Тэгээд таны үг биднийг үнэхээр удирданд агуулах болтугай гэж залбирч байна. Амен. Амьдралдаа асуудал гарч ирэхэд бид янз бүрийн аргаар хариу үйлддэг. Бодолтой хүн асуудлыг эргцүүлэн бодож аль болох олон өнцгөөс нь авч үздэг бол чалчаа хүн бусдын мэрэгүү ухаанаас сонсож зөвлөгөөг авахыг эрмэлздэг. Хийдэг нэг нь асуудал руу ханцуу шамлан орж шийдэл олох гэж хичээдэг бол өөр нэг нь хүнд хэцүү үед сөрөг сэтгэл хөдлөлтөө автаж магадгүй. Бид ямар ч хандлагатай байх хамаагүй асуудал бэрхшээл тохиоход хамгийн эхлээд залбирдаг байгаасаа гэж Бурхан биднээс хүсдэг. Томч бай, жижигч бай, ямар нэг зүйл хийхээс өмнө Бурханд хүсэлтээ өргөх нь бидний дагуул зохих хамгийн ухаалаг арга юм аа. Ачаага эзэнд даатах тэр чамайг түшнэ. Зөвхтийн ганхахыг тэр хизээч зөвшөөрөхгүй гэж Дуулал 55:22 дээр бичжээ. Тэмцээнд орох бага бүрдүүлэх, тамирчиндаа сахилахын шийтгэл оноох, тоглогчдоо сайн тоглож чадаагүй бухимдах, албаны хүмүүстэй зөрчилдөх гих мэтээр дасгалжуулагчид өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг. Гисэн хідэж багтаа үлгэр дуурай болж хэрхэн Христийн дагалдагч байн амьдрахыг харуулж бэрхшээл тулгархад эхлээд залбирч байгаагаа харуулдаг. Бидний бодол хүслээ хөлдөн тавьж дуу хоолойг нь сонсохын тулд зүрхээ нээгээсэй хэмээн Бурхан хүсдэг. Бид аюул занал тохиоход хамгийн эхлээд 102 руу залгахаа мэддэг. Харин залбирал нь сүнслэг 102-той адил бөгөөд гуравлаар оршигч Бурханы хайр оршихуйд амарч тухлан түүний хариултыг төвчээртэй хүлээх боломжийг бидэнд олгодог гэж байна. За Библийн ишлэл Матай 11:28-аас. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая. Боолгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дүлгөөн зүрхэндээ даруй. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. За үргэлжлүүлээд Филиппой 4:6-аас. Юунд ч санаа бүүзөө. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүлээ гэж байна. За үргэлжлүүлээд 2-р Тесалоник 3:5. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчээрт чиглүүлэх болтугай гэж байна. Амен. Тэгээд Бурханы үг та бүхэнтэй хамт байх болтугай.